Монголын нууц товчоог анх удаа хятад хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн Монголын төрийн мэргэн сайд Бодлогод Баатар Бээцэнд хүний цээж баримлыг музейн Эрдэм шинжилгээний номын сангийн уншлагын тагивд 9-р сарын 26-ны өдөр заллаа. Мөн энэ үеэр доктор профессор Мегмар Самбуу Монголын төрийн мэргэн сайд Бодлогод Баатар Баудайн Цэнд хэмээх номоо монгол англи хэл дээр хэвлүүлэн гаргаж нээлттэй хийлээ. Бодлогод Баатар Цэнд хүн төрийн бус байгууллага 2016 онд байгуулагдаж, түүний нэрэмж чагналыг 2017 онд бий болгон Монголын нууц товчоо судлал, Монголын түүх уламжлал, соёлын үеийн чиглэлээр судалгаа хийж төвийн дэлгэрүүлэхөөсөд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдад олгосоор ирсэн билээ. Энэ жил анх удаа Монголын нууц товчоо дахь түүх садны зүйд холбогдох академик судалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийж, Монголын нууц товчоог дэлхийн дахинд таниулах залуу хойч үеийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулсан Шинжлэх ухааны академийн түүх садны зүүн хүрээлэнд Цэнд хүний нэрэмжит чагналыг батламж 1 сая төгрөгийн хамт гардуулан өглөө. Мөн Чингис хаан үндэсний музей номын сангийн баяжилтанд үнэтэй хувь нэмэр оруулж, ном бүтээлээ хандуулсан Бодлогод Баатар Цэнд гүн төрийн бус байгууллагын тэргүүн Д. Начин, доктор профессор Г. Мегмар Самбуу нарт Чингис хаан үндэсний музейн батламжийг дурсгал болгон өглөө. Монгол төрийн мэргэн сайд Бодлогод Баатар гүн Цэнд энэ одоо мэдлэлсээс өөрөө юу яаж зориулж Чингис хаан үндэсний музейн номын савд Цэнд хүний одоо сэргэлтүүрийг шиг одоо залж Монгол төрийн мэргэн сайд Бодлогод Баатар гүн Цэнд номыг Мегмар Самбуу докторын одоо номыг нээлттэй арга хэмжээ болж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр Цэнд гүн бол баргын одоо өндөрдөгч. За дээрээс нь бол Монголын нууц товчоог монгол хэлээр анх удаа хөрвүүлсэн ийм хүн. Тэр хүний нууц товчоо 1917 онд хөрвүүлэгдсэнээс хойш өнөөдөр бол одоо дэлхийн нийт энэ Монголын нууц товчоог монгол хэлээр өөрөө монгол хэлээр одоо монголчууд монгол хэлээр одоо сурчтан таних ийм одоо боломжийн үүдийг бол нээсэн. 1875 онд мэдлсэн одоо баргын Цэнд гүн бол 1912 оны хаанд Оросод ажиллаж исэн 1900 Богд хаант Монгол Улсын сангийн яамны дэд сайд гадаад хэргийн дэд сайд зэрэг одоо Монгол төрийн албанд хүчин зүтгэж байсан. Тэгэхээр Цэнд гүн бол нэг талаасаа бичгийн их хүн, нөгөө талаасаа бол Монгол төрийн сайд байсан ийм хүн байна. Энэ хүний одоо алдрыг дурсаж түүний үзэйхүү хаанчин өдөртөг Бодлогод Баатар гүн Цэнд төрийн бус байгууллагын одоо хамтарч өнөөдөр одоо энэ хүү арга хэмжээг зохион байгуулж байгаа.